Үр дүнд чиглэсэн сэтгэхгүй. Ихэнх хүмүүс урамшуулал, хариу үйлдэлийн журмаар ажилдаг. Ямар нэгэн зүйл болоход тэд мэдрэн хариу үйлдэл хийнэ. Дахиад ямар нэгэн зүйл болоход дахиад л хариу үйлчлэнэ. Энэ бүлэг танд янз бүрийн урамшуулалд ямар ч саадгүй хариу үйлдэл хийхээ оронд өөрийнхөө ертөнцийг хэрхэн удирдан жолоодохыг хэлж өгнө. Үр дүнд чиглэсэн сэтгхүүн таны юу хүсэж байгааг шийдвэрлэхийг зөвшөөрч түүндээ хэрхэн хүрэхийг чинь зааж өгнө. Та өөрийнхөө замд таагүй зүйл тохиолдож болохыг ухаарад түүнд бэлтгэнэ. Жишээ нь нөөц дугуйч нь хийтэй эсхийг шалгаад хоол хүнсээ болгох газ, гар чийдэн гих мэт зүйлүүдэд авна. Энэ чинь л үр дүнд чиглэгдсэн болон таны үйл ажиллагааны болзошгүй үр дагаврын сэтгэлгээний жишээ юм. Мэдлэг гэдэг бол асар их хүч юм аа. Хүний жинхэнэ хүч гэдэг нь мэдлэгээ үйл ажиллагаанд хэрэглэх чадвараар илэрнэ. Бид үнэмшүүлэн итгүүлж сурахын тулд үр дүнд чиглэсэн сэтгхүүн алгоритмыг зайлшгүй эзэмшвэл зохино. Манай гарагийн дэлхийн хэмжээний бүх тамирчин нэг бүр өрсөлдөг спортын салбартаа хамгийн дээд амжилт гаргахын тулд өөрийнхөө сэтгхүүг амжилт гаргахад чиглүүлдэг. Гольфын сайн тамирчин бөмбөгөнд хүрэхээс өмнө цохилтоо төсөөлнө. Сайн бейсболчин цохиураа авахаас өмнө бөмбөгөө хэрхэн цохих болон дайгаа яаж онохоо төсөөлөн харна. Алдарт сагсчид талбайд гарахаас өмнө сэтгэлдээ олон зуун шидэлт хийчихнэ. Худалдаа эрхэлдэг том бизнесмэнүүд тамирчдын нэгэн адил хүчирхэг хамтрагчтайгаа гэрээ хэлэлцээр хийхдээ уулзахаас өмнө үр дүнг нь төсөөлчихсөн байна. Та ч гэсэн энэ чадвараа сайтар хөгжүүлж болно шүү дээ. Амжилт үр дүнд чиглэсэн сэтгхүүн дадал зуршлуудаа өнгө оруулан зүтгэж өөрийн болгож эхлэхийн тулд түүний өргөн цар хэмжээг авч үзхийг санал болгож байна. Алив таны амьдралдаа чухам юунд зорж байгааг нь тодорхойлъё. Та өөртөө дэлхий дээрх хүмүүсийн ихэнх нь салхинд хөөгдсөн хамхуул мэт амьдардаг гэж төсөөлдөө. Тэд юу хүсэж хаашаа явж юу хийхээ мэддэггүй. Бид танд таныг зорилгоо тодорхойлоход тань туслах энгийн дасгалуудыг санал болгож байна. Та салхинд туugдсан хамхуул байж болохгүй. Та амьдралынхаа туршид баяр баясгалан дүүрэн доорх хөрсөө хизээч алддаггүй бургас болно. Газрын гүнд баттай суусан үндэснийхээ ачаар гүнийн усаар тижээгдэн хатаж өгөршөн хугарч сүрэхгүй. Яг бургас шиг болохыг хичээн тэмүүлээрэй.